Ямар олон цэцэг вэ? Найз залуутай болсон юм уу? Магадгүй. Тийм үү, найзтай ярил та. Кофе унга ярилцах. Nescafe Gold кофений баялаг амт тансаг үнэрийг мэдрээрэй. Nescafe Gold хамгийн нандин мөчүүдэд зориулъя. Цаана үзэгчтэй бүхний гэр бүлийн гишүүн болгон зориулсан ТV телевизэн караканы хамтын бүтээл Монголын хамгийн хөгжилтэй, Монголын хамгийн сонирхолтой карактерөнөөс хүрдэг Panic каракэ нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар үзэгчтэй бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаарт үзэгчтэй бүхний чихэн сэтгэл зүрхэнд хоногссон аль хэдийн та бүхний хайртай хүмүүс болсон тийм гайхалтай сайхан дуу хоолойны эзэд Монголын орчин үеийн киноны орчуулагч, дуу оруулагч, жүжигчид маань хүрэлцэн ирсэн байгаа. Октав цаано. Орчуулгын киноны дуу оруулагч жүжигчин Монголын салжин тэргүүний ажилтан Наранбаатар. За үндэсний олон нийтийн телевизийн кино албанд орчуулгын киноны дуу оруулагч жүжигчин Эрдэнэбаяр. UBS телевизийн кино албанд дуу оруулагч жүжигчин Одгэрэл. Орчуулгын киноны дуу оруулагч жүжигчин Даваа Сүрэн нар маань хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд маш их баярлалаа. Нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан Монголын хамгийн хөгжилтэй караканы өрөөнд каракат хэлбэл нөө. Билээ. Байна. Манайхан бол чөлөө цагаараа хэрэг каракат гэдэг юм шиг. За манай Эрдэнэбаяр ах бол сайхан дуулнаа. Тэрийг бол Монголын ард түмэн илүүлдэг, надаар илүүлдэг мэдж байгаа. Манайхан ер нь хоорондоо сайхан кинонд дуу оруулчаад нэг чөлөө цаг гарна шүү дээ. Тэр үеэр каракат гоо ер нь бол самт толноороо. Одоо ажлын зав чөлөө цагаараа бол бас орно. Зөвхөн орно шүү каракат. Каракат жах явцдаа ер нь одоо манай нэвтрүүлгийн дүрэн бол эхний шатны дүрэн бол яг мөрөөр нээлжил дуурдаг. За хүмүүс бол бид нар бол хэдүүлээ хувь хүн бол каракаттай сайхан бадаг-бадгаар нь хувааж дуулах ч юм уу ээлжлээ дуулдаг шүү дээ. Мөрөөр нь хувааж дуулж исэн тохиолдол ер нь байгаа юу? Баггүй. За тэгвэл ингэ нэвтрүүлгийн шат болгонд би сайхан дөрвийн танилцуулаад өгнө. Хамгийн ихний шатанд манайхан сонгосон дууга нэг сонсож үзээд тэгээд мөрөөр нь хувааж дуулах юм. За нэг шатанд 3 удаа алдах хэрэгтэй. 3 удаа алдах юм бол шууд дараагийн шат руугаа шилжинэ гэсэн үг. Ер нь бид хэдийн зорилго бол дуугаа айлуулах, бүтэн дуусгах зорилготой. Хэрвээ алдсан тохиолдолд та бүхний толгойн дээрээс 2.5 кг жинтэй шаадсан 5 толгойг зохино. Хон аюултай юм болоод байгаа юм. За тэгтээ санаа зовлтгүй ер нь хүмүүс бол давчдаг юм байлээ. Би бас анхандаа за мөрөөр нь дуулах хэцүүдээ ингээд алдах болоо гэсэн даваад идэг юм байлээ. Аюугаа амархан зовлоо. Манайд бол тэр тусмаа олон кинонд одоо олон текстийг ингэж хээжж, олон текстийг ингэж амтай нийлүүлдэг юм тексттэй харьцдаг хүмүүс бол дорхноо чийжчих болоо гэж би бол итгээд байна. Чийжлнэ. Амархан баг. Тэгээд энэ дуулж байгаа дуунда ер нь ороод анхаарлаа төвлөрүүлээ тийм ээ. Аялгуу тэгээд үгийн сайхан сонсоод тэр хоёроо сонсоод анхаарал төвлөрсөн байхад энэ 5 мав бол анхаарал орохгүй хөө. Хэд ч юм уу. Тэр 5 зоох чинь. Яа. Хамгийн гол нь одоо зөвхөн дуу шүү дээ. Тий. За бид бидний сонгосон дуу бол Монгол Улсын ардын жүжигчин Бацүхгүйн дуулснаар Монгол Улсын үзэгслэн гэдэг дууг сонгосон байгаа. Тэгээд хамгийн ихэнд дууга бүтэн сонсоод хэдүүлээ сайхан мөр зөрөө хуваарлаад хоорондоо гуралдаад дагаж дуулж үзэж болно. За. Panic каракэ нэвтрүүлэг хамгийн ихний дугаар Монгол Улсын үзэгслэн. Го. Араа хөнгөл гоё хэлчихэд болчихаа. Хартны ус шиг мэлтэлсэн намун зөлөн ашаараа харацан жигүр шиг тахиралдсан нарийнхан сайхан хөмсгөөрөө миний хайрыг даатаа учиртай төрөөё Монгол бүсгүй үзэгсэлээ Уламж хөөрхөн болгоё Үдэн дурна илчилсэн Сүмбэн цагаан хоруугаараа Үрийн бүвэ аялсан Сүүн цайлган сэтгэлээрээ Миний хайрыг даатаа учиртай төрөөё Монгол бүсгүй үзэгсэлээ Уламж хөөрхөн болгоё Тавч баг унгаахгүй шүү. Ордоор тэрээс автаасаа гэж найдаа. Ивент итгэгч шинэ бүхний эхлэл Nescafe.
Өстө дуусчихсан ирчүүч буцаад ирэх шиг л боллоо шүү. Баярлаа. Өнөөдөр манайха таач гисэн амтлаад үзээрэй. Шинэ бүхний эхлэл Nescafe. За ер нь бол ерөөсөө алдахгүй юм шиг байна манайха. Хэрэв үзэгч та бүхэн үзэж байхад манай нэвтрүүлэг маш хурдан дуусах юм бол энэ миний буруу биш. Манай нэвтрүүлгийн багийн буруу биш. Манай оролцогч нар маань ерөөсөө дууга нэг ч удаа алдаагүй аягүй сайхан дуусаа гэсэн үг. За ямар ч хэлсэн асуудалгүй байна. Асуудалгүй байна. Энэ тэглийг бүр туухаа муухагаар сольчул. Нэг чимээ нэг энэ дээр нэг туухаа байгаа даа гэж боддог. За түрүү мөн ихтэй гэсэн манай оролцогч төлөвлөрөө харж илээ. Одоо л харахгүй. Тэгэхээр хамаг гол миний гол найдвар тэнд байна. Тэнд хандаа. Атга хичээ шүү. За. За. Алдаасаар нэгдүгээр шатаа эхлүүлээ. Нэгдүгээр шатанд мөрөөр нь дагуулж дуулан төрөн болоо дуугаа үзсэн ямар ч асуудал байсан их та одоо алдах байхаа гэдэг итгэлтэй байна. Тэр тусмаа одгөрдөө би чамд итгэж байгаа шүү. Нэгдүгээр шатаа хэлээ нэвтрүүлгийн ивент итгэгч Nescafe хамтран зохион байгуулагч M Karaoke, Funny Karaoke нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг эхний шат хэллээ. Та бүхэнд амжилт хүсье. За амжилт манайхаа. Юус шиг мэлтэлсэн намун зөдөн ашаараа хараацан жигүүр шиг тахиралдсан нарийнхан сайхан хөмсгөөрөө миний хайрыг даатах өчөртэй төрөө юу Монгол бүсгүй үзэгслээ Улам чөөрхөн болгоё Үүдэн дурнан илчилсэн сүмбэн цагаан хуруугаараа өрийн бүэ аялсан сүм Яаж вэ? Та яста. Гята. За сташтай юу. Шууд 3 дугаар шатны дөрмийг ботсон сууж ийнэ үгүй юу? Үг хасаад Сүүн цайлган сэтгэлээрээ. За. Туухаа байсан бол одгэрэл талуулах нь аашаа. Тухайн байсан одоо одгэрэл болол дахиж хизээч мартахааргүй байна. Тэхнэ. За хамгийн ихний шатаа хамгийн ихний албалтыг бол манай одгэрэл хийлээ. За тэгэхгүй бол ер нь дуусгах шинжтэй байна шүү. Ямар ч асуудалгүй байна. 3 эрэхтэй бол аргагүй. Энэ дуу сонголтоо бол яг хуралдаж ягаад 3 эрэхтэйг сонгосон дуугаад байна. Тэгж байгаа. Тийм шүү дээ. Уг нь одоо ганц одоо дөрвөл ингээд орж штэ тий. Тэгээ 3 эрэхтэй энэ Монгол өсвөө үзэсгэлэн ингээд одоо оролцогч одоо зочин од гэрэлтийн зориулж дуулж байгаа ш. Тэгээ одоо өөрөө алдах юм. Тэгэхээр өөрөө Тийм бид гур зориулж одоо дуулж байгаа. За асуудалгүй. Одоо дахиад 2 боломж байгаа. 2 туудаага оролдог. За түрүүнийхээ алдсныг бол манай од гэрэл бол чийжлээд авсан баг та. Харсан юус шиг мэлтэлсэн намун зөдөн ашаараа хараацан жигүүр шиг тахиралдсан нарийнхан сайхан хөмсгөөрөө миний хайрыг даатах өчөртэй төрөө юу Монгол бүсгүй үзэгслээ улам чөөрхөн болгоё Үүлэн дурнан илчилсэн сүмбэн цагаан хуруугаараа өрийн бүэ аялсан сүм цайлган сэтгэлээрээ миний хайрыг даатах өчөртэй төрөө юу Монгол бүсгүй үзэгслээ улам чөөрхөн болгоё Нэг одоо сүүлийн жахицыг бол бөөнд хамтаа. Одоо атахгүй шүү. Гурваар дарсан гизгийг чинь
элэн тада ханамгүй ойлог төрсөн би гэж чинь Наалан суухад уйдамаагүй миний хайрыг татах учиртай төрөө Монгол бүсгийн үзэгсэлээ Ууламж хөөрхөн болгоё миний хайрыг татах учиртай төрөө Монгол бүсгийн үзэгсэлээ ууламж хөөрхөн болгоё Ерөөс нэг алдаад амарч асуудаг хоёр дахь оролцоогоор дуусгалаа. Амархан байна уу? Амархан. Та амар амархан болгочихлоо. Уунод хүмүүс зөндөө алддаг байхгүй юм дээр. Их чи юу шагналын саман байгаа юу? Уунод хүмүүс алдаад тэгээ дахиад нэг боломж өгөөч юм байхгүй. Үгээ нэг харчиж болох уу? Энд чи хэвлүүлээд авчи. Ийм хулгай нүд мүд уулна явдаг байхгүй. Баахгүй өстэй байгаа дуусах шүү. Одоо л маань нэг алдсан. Тэгээд алдаагаа дараагийнх оролдогоор засаад. За замтлаа самжилтаа нэгдүгээр шатаад авсанд маш баяр хүргэе. Өнөө ялч нэг мэрэгжлийн онцлог байгаа даа нөө. Энэ нэгдүгээр яг нөгөө дуу маань төмөн төрчихсөн олон жил сайхан ард түмний дунд дуулагдсан дуу учраас бүгд мэдээд байна. Бас тэгээд дууны хувьд ч гэсэн сэтгэл тоногссон байгаа даа л та. Бас тийм байх те. Анхнаасаа тэгвэл өстой дөнгөж саяхан гарсан шинэхэн дуу мууг өгдөг юм чинь. Энийг баг энийг чэйжлэхсэн бол орхон нэг хараад цэдэлцээж магадгүй л баг гэж би бол өвдөө бодож байна. За одоо Наранбаатарахаас асуу маш олон жилд оруулж байгаа маш хамгийн туршлагатай хүмүүсийн нэг байх. Одоо ингээд нэг кинон дээр олон дүр байгаа шүү дээ. Олон дүр дээр заримдаа нэг хүн дуу оруулсан байдаг. Энэ бол одоо хоолоогоо ингээд янз бүрээр суулгах, янз бүрээр өөрчлөх тиймэрхүү дасгал сургалтыг маш олон удаа хийж өөртөө дадлуулж байна гэсэн үг. Тий. За яг энэ бидний ажил бол яг орчуулгын кино жүжигчин дуу оруулах энэ мэргэжил бол одоо ер нь орчуулагч хүний орчуулсан үгийг сонсож байгаа үзэгчдэд хүрэхэд одоо гүйцэтгэлийн маш их өндөр ур чадвар жүжигчнээ шаарддаг. Одоо юу гэдгийг тэр жишээ нь амьсгал те тэгээд тэр мэдрэмж анхаарал гэдэг бүх юм цуг явдаг байхгүй. Тийм учраас одоо киноны гол дүр ч юм уу туслах дүрээр дамжуулж тэр хүний тоглосон тоглолтыг өөрийнх нь дуу хоолойгоор дамжуулж үзэж хүргэж байна л дээ. Хамгийн энгийн жишээ бол тий. Тэгэхээр зэрэг 3 4 ч юм уу 4 4 жишээлх юм бол одоо би цэргийн сургуулийн ТV-с телевизэд цэргийн сургууль кинонд оруулсан. Цэргийн сургууль кинонд бол би нэг 10-аад дүрд оруулсан. Макаровоос эхлээл. Тий. Тэгээд тэр чинь нөгөө сонсогч нар олон байдаг шүү дээ. Тэгээд дээр нь би сонсогч Макаров ч юм уу тэгээд дээр нь багшийн дууг тийм ээ. Тэгээ аавынхын дууг ч юм ахыхын дууг ингээд дөрүүд байна шүү дээ. Тэр бүгдийг одоо яг дуу оруулахад жинхэнэ мэрэгжлийн сургуульд өгсөн мэрэгжлийн жүжигчин хүн дуу оруулдаг байхгүй. Тийм учраас багш нарын тэр мэрэгжлийн сургууль сурч байгаа зааж өгсөн тайзны ярианы хэл ярианы хичээлээр зааж өгсөн алдарт багш нарын юм тэр одоо бахархан одоо тус дэм тэр бүх юмыг одоо өөртөө авч сурч гарч ирсэн учраас тэгээ тэр одоо аавд ч юм уу хүүд одоо дуурахад одоо жүжигчин хүний тэр хоолойны тембер өөрийнхөө хоолойны тэр одоо юугаар дөрүүдийг салгаж байгаа юм. Салгаж дуурч байгаа юм. Одоо юу гэдгийг жоохон настай хүн бол хоолойгоо жоохон бүдүүрүүлж хоолойны тембрийг шахаж гэдэг юм уу те мэрэгжлийн төвшинчтэй чинь. Тэгэхгүй хамаагүй шахуу хоолой молоо сөөн. Тэр чинь бас нэг аюул байгаа те. Хүүхдийг бол жоохон нэг өсвөр насны хүүхдийг бол бас нэг хоолойгоо шингэлэх ч юм уу гэх маягаар тэгж салгаж дуурдаг байхгүй юу. Дээр нь тэгээ мэдээж тэр мэрэгжлийн нөгөө дараамын нөгөө тоглолт явагдана. Тэрийгээ бас давхар хийн. Тэгэхээр нарийн ажил л та. Тийм их хүн дээр олон дүр дээр дуу оруулах тусмаа тэр олон дүрийн тэр одоо тэр кинонд тоглож байгаа жүжигчин болгоны тэр одоо тийш тэр киноны яг нөгөө дүрийн гол зорилго болгоно давхар жүжиглээд явах. Давхар жүжиглэн шүү дээ. Угаанда аав нь бүр сайн хүн юм уу тийм ээ? Муу хүн юм уу? Ямар дүрийн тэр дүрийн характер зан аашиг хоолойныхоо өнгөр гаргана гэсэн үг шүү дээ. Тэгээ сэтгэл давхар явна гэсэн үг. Ийм л ажил шүү дээ. Тэгэхээр хэцүү юм байна. Одоо та хэдийнхээ хоолойг сонсохоор бол ийм өрмөц шүү дээ. Хоолойны өнгө нь бол за одоо зүгээр энгийн жүжигчин мэргэжлэр төгссөн хүн одоо энгийн хоолойны өнгөтэй гэх юм одоо миний хараад бол миний ойлгоцсоор бол энэ хүн одоо дуу оруулагч жүжигчнэр ажиллахын тулд юу сурах шаардлагатай гэдэг эрдэнээр ярих. За ер нь бол яг нөгөө орчуулгын киноны дуу оруулагч жүжигчин болоход болвол хамгийн нэгдүгürt бол би нөгөө
ном сайн их уншсан байх хэрэгтэй болоо гэж бодож байна. Ер нь олон ном уншсан байгаад бол бас их тустай шүү. За тэгээд нөгөө тухайн одоо жишээ нь өөр нэг кинон дээр дуу оруулах хэд тухайн дүр маш хурдан ярьдаг тийм дүр байвал тэрийг нөгөө текстээ гүйцэж уншина гэдэг бол бас асуудалтай байдаг байхгүй. Тэгэхээр миний бодлоор бол хамгийн түрүүнд одоо төгдрөлгүй одоо минутын уншлах хийж байгаа юм шиг л төгдрөлгүй цэвэр тод уншдаг байх хэрэгтэй л дээ. Тэгээ тийм учраас ном сайн уншсан байх хэрэгтэй. Тийм ээ. Тэгээ бас нэг хэцүү хэллэг, хэцүү үгнүүдийг бол ямар ч асуудалгүй хэлдэг байна. Тэгэхгүй бол одоо дадлаг туршлагагүй хүмүүс бол ээдрээд үлдэх нөгөө хүн маань яриад цаашаа алгуулдаг тэнд зүрх юм бол таларсан юм байна тийм үү. Тэгээ энэ дээр нэг юм хэлэхэд би тэр Тооцоо гэж нэг киноога Дастин Хоффман тоглосон. Тий. Нөгөө кинон дотор санаж гинөө. Кинон дотор жүжиг гараад идэг. Тэгээ эрэгтэй жүжигчин эмэгтэй хүн бол тоглодог. Аа за. Тий, Тооцоо гээд. Тэгээ би тэр дуу оруулсан Тооцоод. Тэгэхээр зэрэг тэр Тооцоо эрэгтэй хүн эмэгтэй хүн болоод тоглож шít. Тэгэхээр эмэгтэй хүний тэр яг кинон дээр бол яг эмэгтэй хүн шиг шингээ хоолоор дуурайд байгаа юм. Эрэгтэй хүн. Тэгээ би тэрийг яаж олсон гэхээр найруулагчтай ярьж хагаад олон өнгөөр дуурч байгаа юм хоолойнохоо. Тэгээ нэг хагас өнгөөр сулхан жоохон хоолойг шингэлээд ингээд дуурсан найруулагч яг наад өнгө чинь шүүгч. Олон өнгөөр дуураадахгүй. Тэгээ барьж авч байгаа юм шүү дээ. Тэгэж одоо эмэгтэй эрэгтэй жүжигч эмэгтэй бол дуурахад дагаж хийх жишээний. Тэгэхээр би бол эмэгтэй хүн болж хязгаарч дуурч чадахгүй шүү дээ. Яг эмэгтэй хүн бол дуурна гэж байхгүй. Тэгээ тэр характер зан одоо тэр төлөвийг харж тэгээ дуурч ирсэн. Тэгээ хинтхэн кино ингээд гарч явах чинь Тооцоо тэгдэж шүү дээ. Дастин Хоффман чинь гинт өөрөө тэр эмэгтэй бол дуурчсан. Гинт өөрийнхөө хоолоогоор эрэгтэй бол дуурангууд буцаж эмэгтэй бол дуурайд. Тэр бүгдийн тэр юг барьж дуурна гэж бас. Тэр олон манерыг тий. Олон жилийн бас дадлаг туршлага байгаад манай багш болохоор Шатрын цэцэг гээд одоо кино нэгтгэл кино үйлдвэрт олон жил багшилж ирсэн багш маань байсан. Тэгээд багш маань бас хэлдэг байсан. Сайн орчуулгын киноны жүжигчин хүн одоо киноны гол дүр тоглосон хүний хоолойг ингээд ам барихад сайн жүжигчин бол тэр дүрийг өргөдөг киноны дууруулагч. Муу жүжигчин дуу оруулах юм бол энэ дүрийг унгадгийн шүү гэж захижээсээ одоо хүртэл тэр санаанд байдаг. Тэгээ хүмүүс их сонирхдаг л да их л хялбархан бас юу юм шиг хараад байдаг. Маш их анхаарал шаардсан бас ийм битүү өрөөнд удаан цагаар суудаг хүнд хөдөлмөрлөлтөө манай ажил. Олон ангит кинонд дуу оруулах, нэг ангит кинонд дуу оруулах хоёр хоорондоо ялгаатай байдаг уу? Ялгаатай байдаг. Нэг ангит кино маань болохоор нөө метраж нь богинохон штэ. Тэгэхээр яг нэг одоо их тухайн цагта цаг 30 минутын кино байлаа гэхэд ингээд яваал өнгөрчнө гэсэн үг. Олон ангит кино гэхээр чи бид хэд байж байгаа дараагийн дахиад цуглалтын дээр нөгөө нэг дүрийнхээ ямиг аваад явж явах ёстой л гэж хэлдэг байхгүй юу? Одоо би энэ дүрийг ингэж явсан. Эргээд нөгөө дүр маань гарч ирэхэд яг тэр дүрээ аваад явж явах ёстой л байдаг. Тэгэхээр уран сайхан сериал хоёр маань хоорондоо ялгаатай. Ер нь бол давхар маш олон кинонд давхар жүжиглээл яваад байна гэсэн үг шүү дээ. Давхар маш олон дүрийг бүтээж байна гэсэн. Одоо жилд дунджаар хэдчнэн кинонд дуу оруулж байна. Тэгэл ер нь янз янз жишээлх юм бол одоо юу гэдэг нь цэргийн сургуулийг л кино байна шүү дээ. Түрүүн би ярьсан 174 анги кино. Тэгэл жишээ нь тэгтэл ч одоо нэг ангийн нэг кино гэж үзвэл 174 кинонд оруулж шүү дээ. Тий. Дээр нь нэмж хэлэхэд яг энэ дуу оруулагчийн мэрэгжлийн нэг онцлог нь бас байгаа юм. Уран сайхны кинонд дуу оруулсан хоолоо ороо баримтат киног уншихгүй. Ялгаа гарна. Баримтат киноны хоолоо тустай. Тийм ийм онцлогтой ажил байхгүй юм мэрэгжил байхгүй. Хүүхэлдэйн кинонд дуу оруулсан тэр хоолоогоороо уран сайхны бүр адал явдалтай байлдаантай кинонд дуу оруулахгүй шүү дээ. Тэгээ ийм ялгаанууд байдаг байхгүй. Хооронд маш олон онцлогтой гоц ялгадаг юм байна тийм ээ. За ер нь бол маш гайхалтай мэрэгжил гэдэг бол би бүр мэдмээр санагдаад байдаг гэсэн. Яг ийм мэрэгжлийн хүмүүсээс ярьж байгаа, мэрэгжлийн хүмүүсээс сонсох гэсэн хүссэн юмудаа сонслоо. Бас үдж байгаа хүмүүс бол сонирхсан хүмүүс яг одоо сурж байгаа оюутнууд ч гэсэндээ авах ёстой юм аа, сонсох ёстой юм аа сонсоо гэдэг. Тэгэхээр би та нарт тусуулаад байгаа шүү дээ чинь бас. Яг үнэ хэлгээд байгаа. За хоёрдугаар шат. Хоёрдугаар шатны дүрэн бол би та бүхнээр суглаа суглуулна. Суудлынхын суглаа тоо аваа. Тэгээд суудлынхаа тоог сугалсан тоогоороо солигдно гэсэн үг. 1 2 3 4. За тэгээ солигдохоор дагаад мэдээж мөрүүдэн солигдно гэсэн үг. За ингэж л нэг та хайдаг алдуулъя да өөр одоо яа. Өөр арга чарга байна. Манайх ер нь бодож байгаа манай ТV-ийн бүгдээр ер нь алдахгүй л гэж үзэн штэ. За.
үлдчих юмсан да. Оныхныгаа уран бүтээлчтэй төлөөлөд ирсэн хүмүүс байна энэ чинь. За хэд гэсэн дугаар байна. Үзэгчтэй харуулъя та. Нэг. За Энд би хөдлөхгүй мэн. хөдлөхгүй байна. За би хөдлөхгүй мэн. Би бас хөдлөхгүй юм байна. Хөдлөхгүй байна. Оо. Хөдлүүл яг балхтаад байсан юм аа. Үгүй одгэрийг л би нааш нь өөр мөрлөөл татаж авчиж ирэх гээд байгаа шүү дээ. Ер нь бол. Таксэр үлдлээ дээ ёо. За ямар ч байсан 2 хүн байраа солилоо. Шатлаа таана шүү дээ. Чи нь Би түрүү халуузаад байгаа юм кофе. Хутан кофе. Баярлалаа. Чи өөрөө уусан юм уу? Худлаа тэгээс хэрэг тутуулаа яадаг. Өнөөдөр маань нэвтрүүлгийн үйдэгч Nescafe Last Coffee-нд төрөл нэмсэн байгаа шүү. Хүүтэн сайхан кофе уугаад ирчихвч нэ бэ. Чил. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Гэртээ караоке-ди М караоке. Та гэр бүлээрээ караокед хөгжилтэй цаг мөчүүдэд хуваалцсан дуулаад л азтан болж арлын Япон орн руу хосороо аялах эрхийн бичиг. Мөн аялал зугаалга ер нь аль ч нөхцөл ашиглах боломжтой өөр дээрээ дэлгэцтэй караокед өгөхөөрөмж. Playtime-ийн хос талбар хожих боломжтой гэвэл ямар вэ? Та Univision дэх апп болон тоглоом зэснээс M караокег идэвхжүүлээд Монгол болон гадаадын бүх цаг үеийн шилдэг дуунуудыг хязгааргүй дуулах боломжтой. Мөн M-Music аппликейшнийг гар утсан дээрээ татаад дуу хайх, тоглоулах, мөн удирдлага болгон ашиглах боломжтой. 이걸 찌기 바랄 원서 우나나 땡그레 서서로 우나나 Хоёрдугаар шатын дүрэн бол одоо яг байраа сольсон дагуудаа мөрөн солигдоод дуулна гэсэн. Мөн адил 3 удаа алдах боломжтой. 3 удаа алдахгүй дуусгах юм бол шууд дараагийн шат руу шалгарна гэсэн. Би бол өнөөдрийнхөө оролцогч нарыг өнөөдрийнхөө зочдыг бол 2 дугаар шат ямар ч асуудалгүй давна гэдэгт бол 100% итгэлтэй байна. Үргэлжлэхгүй манайхаа. За. За 2 дугаар шат эхлэх бэлэн боллоо. Нэвтрүүлгийн ивент итгэгч Nescafe хамтран зохион байгуулагч M караоке. За ТV-с телевиз. За M караокенаас үзэгч та бүхэнд бас мэдээллийн чанартай юм хэлэхэд манайхан Univision-ийнхаа аппликейшн болон тоглоом зэснээс ороод M караоке руу орох юм бол манай Panic караоке тис нэгдсэн байгаа. Өнөөдрийн болон бусад дугаарууд дээр орсон дуунууд маань яг нөгөө үг хасагдсанаараа орсон байгаа. Үг хасагдсанаараа байгаа. Тийм болохоор та бүхэн гэр бүлээрээ эсвэл найз нөхдөөрөө хөгжилтэй байхыг хүсэх юм бол тийм хасагдсныг нь дуулаад гэхдээ бас Panic караокед болох боломжтой болсон байна гэсэн үг. Тэгээ дээрээс нь M караоке маань giveaway зарласан байгаа. Та M караокег идэвхжүүлэх юм бол Япон орондоо хосороо аялах эрхийн бичиг. За мөн аялал зугаалга аль ч нөхцөлд ашиглах боломжтой караоке төхөөрөмж хожих боломжтой шүү. Та бүхэнд амжилт хүсье. 2 дугаар шат эхлэхэд бэлэн боллоо. Panic караоке. Арсан юус шиг мэлтэлсэн Намун зөдөн ашаараа хараацэн жигүр шиг тахирлсан нарийнхан сайхан хөмсгөөрөө миний хайрыг даатах учиртай төрөө юу Монгол бүсгийн үзэгсэлээ уламж хөөрхөн болгоё Үүдэн дурнан илчилсэн Сүмбэн цагаан хуруугаараа Өрийн бүвэ аялсан сүүн цайлган сэтгэлээрээ миний хайрыг даатах учиртай төрөө юу Монгол бүсгийн үзэгсэлээ уламж хөөрхөн болгоё Өөр юм бод дараагийн мөр хардсны ус шиг гэж хэлдэг. Урвар дарсан гизгийг чинь элэн тадан ханамгүй гойлог төрсөн би чинь наадан суухад уйдамаагүй миний хайрыг даатах учиртай төрөө юу Монгол бүсгийн үзэгсэлэн
Ууламж хөрхөн болгоё. Миний хайрыг таатах учиртай төрөөё. Монгол бүсгийн үзэгсэлэн ууламж хөрхөн болгоё. Баярлалаа. Ямар ч асуудалгүй таавал манай орчуулгын киноны дуу оруулагч нар маань бас чамгүй сайн дуучид гэдгийг харуулж намайг яаж дээрлэх гэж байгааг харууллаа. Төгсгөлд нь хоолоо салгаж байна. Энэ бол одоо дээрлэх хэлт баг. Хүн алдуулах гэж ядж байгаа чинь хоолоо салгаад бүр яг өөрсдийнхөө дуу юм шиг дууллаа. Баяр үргэ ямар ч лсэн. За баярлалаа. Бүгдээрээ маш гоё дуулдаг оруулагч нар. Ер нь бүгд дуулдаг хүмүүс байна тийм үү? Ер нь одоо манай орчуулгын киноныхон ихэнх нь сайхан дуулдаг хүмүүс. Тий цаанаасаа нөгөө бас хоолойны зөв өнгөтэй байх, эрүүл мэндийн талаасаа шүд бүтэн байх ч гэдэг юм уу тийм байдаг л да. Хоосон байвал одоо шүл сан дуграад байдаг ч юм уу тий. Ер нь ингээл бүгдээрээ чухал сайхан дуулдаг хүмүүс. Дуулнаа. Манай орчуулгын киноны уран бүтээлчдийн сүл дуу улаан шугам дасрахсгүй гэсэн нэртэй сүл дуу гарсан. Би болсон байхгүй юу? Тэгэл одоо Ахмад сайхан авар галдартай сайхан одоо ах ихч сайхан мастер жүжигчтэй магтан дуулсан тийм сайхан дуу гарсан. Тэгээ тэр сүл дууг бол манай одоо залуу ялангуяа залуу одоо дуу оруулагч жүжигч залуучууд бол 30-аад хүн ирж дуулсан шүү дээ. Аюу сайхан дуулсан тий. Тэгсэн шүү. Тэгвэл бүгд дуулдаг юм. Би ч анх орж таадаг хараад за манай Эрдэнэ ах бол дуулна. Матны гэж бодоод байсан чи бүгдээрээ дуулдаг хүмүүс байсан байна. За ямар ч л амжилттай 2 дугаар шатад авлаа. Энэ дээр нэг л удаа зохиол уу? Нэг л удаа зохиол уу? Энэний хамтыг ерөөс анх удаага нэг л удаа зохиолж байгаа оролцогч нар бол та хэд маань болж байна. Тэгэхээр аюу хэцүү би одоо нэвтрүүлгийнхаа метражийг өгсөхийн тулд одоо юу хийх вэ ухааны бодоод байж дуугийн сольдог юм уу яадаг юм. За 2 дугаар шатад авсан 3 дугаар шат руугаа тэгвэл нэвтрүүлгийнхаа дөрмийн дагуу шилжиж 3 дугаар шат тэгвэл одоо ингэнэ. Дуулж ирсэн мөр болгоноос үг хасна. Хасагдсан мөрийг хасаж дуулна гэсэн үг. Одоо жишээ нь хамгийн ихний харсны ус шиг мэлтэлдсэн гэдэг мөрний ус шиг гэдэг үг хасагдсан байна. Тэгэхээр энэ хоёрыг хасаж дуулна гэсэн. Харсны мэлтэлжсэн жишээний. За би та бүхэнд үгийг хэлээд үгүй хасагдсан өгнүүдийг хэлээд үгүй бүгдээрээ анхааралтай сайн чийжлээрэй. За хамгийн ихний харсны ус шиг мэлтэлдсэн гэдэг үгний ус шиг хасагдсан. Дараагийн мөр намун зөөлөн аашаараа гэдэг мөрний намун хасагдсан. 3 дахь мөрний хараацаан жигүүр шиг тахиралдсан гэдэг мөрний тахиралдсан хасагдсан. Дараагийн нарийнхан сайхан хөмсгөөрөө гэдэг мөрний сайхан хасагдсан. Тахилт руу орлоо миний хайрыг татах мөрний хайрыг хасагдсан. Учиртай төрөө юу? Учиртай хасагдсан. Монгол бүсгийн үзэгслэн бүсгийн хасагдсан. Уламж хөөрхөн болов хөөрхөн хасагдсан. За 2 дугаар бодог эхэллээ. Үүлэн дурнаа илчилсэн үүлэн хасагдсан. Сүмбэн цагаан хуруугаараа цагаан хасагдсан. Үрийн бүвэ аялсны аялсан хасагдсан. Сүүн цайлган сэтгэлээрээгийн цайлган хасагдсан. За 2 дугаар бодгийн дахил юу ч хасагдаагүй бүтнээрээ байгаа гэсэн. 3 дугаар бодог руу орлоо. 3-аар дарсан гизгийг чинь гэдэг мөрний дарсан хасагдсан. Элбэн таалахад ханамгүй мөрний ханамгүй хасагдсан. Гойлог төрсөн биег чинь мөрний биег чинь хасагдсан. Налан суухад уйдамгүй мөрний налан хасагдсан. За ингээд үлдсэний хасагдаагүй яг хэвээрээ гэсэн үг. За минийх 2 дугаар бадгийн дээр Тахилд бол хасагдаагүй юм. тахиралдсан бүсгүй сайн чийжлээ. Тахирал 3-аар дарсан гизгийг чинь 3-аар дарсны дарсан хасагдсан. Гойлог элбэн таалахад ханамгүй хасагдсан. Гойлог төрсөн биег чинь хасагдсан. Налан суухад уйдамгүйгийн налан хасагдсан. Тэр 5 руу хараад түнээс За гомдлгүй тий. Тэжсэн. минийх тахиралдсан бүсгүй биеиг Тахиралдсан бүсгүй биеийг хасагдсан. тийм. Цээжлэхэд амархан тахиралдсан бүсгүй биеийг хасаал дуулчих юм байна. За бэлэн үү? За Бэлэн бол 3 дугаар шатаа ихтэй 3 дугаар шатанд хасагдсан мөр болгоноос хасагдсан үгийг хасаж дуулах хэрэгтэй байгаа. Амжилт хүсье та бүхэндээ. Тахиралдсан бүсгүй бие.
Харцны эцэг ITV юм. Эхнийх нь асууж. За стоочлаа. Анганцаад үлдээ. Зөөлөн Би өөр хоёрыг хасаайцсан бодлоо шүү. Чимээг угаад. Нэг хасагдсан. Намуун хасагдсан бусдан цаашаа. Тэгээ бүгдийг хасцсан ингээл үлдээ. мэдчихсэний ер нь орж чадахгүй байна. Эвгүй энэ ер нь эвгүй. Эвгүй юм байна. Тий. Энийг гэхдээ та хэд давчих уу? Заг шиг л юм байна. За хоёрт хорлох. За одоо хоёр боломж байгаа юу? Хоёр боломж байгаа. Үгүй та маш сайн оролцсон. Энийг ерөөс хоёрхан зохиолсон байх. Зарим толгоон дээр 2 3 болдруудаа гардаг нь шүү дээ. Харцны мэлтэлцээ Зөөлөн аашаараа хараачин жигүүр шиг Нарийнхан хөмсгөөрөө миний таацаа төрөө юу Монгол сэлээ улам болгоё үүдэн дурна Үүлэн тасагдсан байсан. Миний од гэрэл. Манай од гэрэл. Манай од гэрэл хоёр дахь удаа гадаа. За баярлалаа. Энэ нэвтрүүлгийн метражийг аварж байгаа хүн чи ганцаараа байгаа шүү. Үүлэнд байхгүй тий. Үүлэнд байхгүй шүү. Үүлэн дурна илчилсэн гэдгийг үүлэнд байхгүй. За тун амжилттай явж исэн. За одоо гайгүй. 3 дахь удаа зохиоллоо. Минийх тэр амар хассан байна бас. Ер нь хамгийн ихний үгийг хасах эвгүй мэн тий. тийм байна. Таас хөрөнгөний хувьд бол бас эвгүй байгаад байна. Ер нь би сая дагаж үзсэн бас нэрнгээсээ л эвгүй мэн. Ихний үеийг хасах бол Харцны хэлцээ Зөөлөн аашаараа хараачин жигүүр шиг нарийнхан хөмсгөөрөө миний таацаа төрөө юу Монгол үтсэлээ уламж болгоё Борна илчилсээ сүмбэн хуруугаараа бүрийн бүэ сүү сэтгэлээрээ миний таацаа учиртай төрөө юу Монгол бүсгийн үсгсэлээ Очиг төрхөн болгоё миний Баалтай одоо нэг бодог. Нэг бодог. Өгнүүдээ сайн бодороо. Гурвар эцгийг чинь элэн таадан ойдаг төрсөн сохот ойдамгүй миний таацаа учиртай төрөө юу Монгол бүсгийн үсгсэлээ Оомчин чөрхөн болгоё Миний хайрыг таацаа учиртай төрөө юу Монгол бүсгийн үсгсэлээ Оомчин чөрхөн болгоё За өөрөөр хэлбэл энэ цаг нэг.
Баяр үргээ манай орчуулгын киноны дуу оруулагч, мэрэгжлийн дуу оруулагч нар маань ямар ч асуудалгүй бүх үе шатаа бүгдийн амжилтаа даавлаа. 2-р шат, 3-р шатанд нэг 2 удаа алдав. Тэгээд боллоо. Бус шатууд дээр бол бараг алдаагүй да. За нэг л удаа алдсан юм. Бус шатууд дээр ерөөсөө алдаагүй. Маш амжилттай давлаа. Гой үг хассан байсан юм аа. Хайр гэдэг үгийг хасчихаар хэлмэр санагдаад. Цаанаасаа ингэ. Цаанаасаа хэлмэр санагдаад алдчихлаа. Өнөөдөр сайн ингэж штэ. Би ингээ цээжлэхэд тахиралдсан бүсгүй аялсан сүүлийнх нь тахиралдсан бүсгүй аялсан биеийг хасаа ичж байгаа. Тахиралдсан бүсгүй аялсан биеийг хасчих. Ямар ч биетэй яг ингээ үйлбэрээр нь бодохоор тахиралдсан бүсгүй аялсан. Ингээ эхлээ цээжлээд байсан чи цээжлээд айгу амархан байна. Ойлог төрсэн бие. Тахиралдсан бүсгүй аялсан биеийг Би бол үгээр нь цээжилсэнгүй. Шууд эхний үгүү, дундх үгүү, сүүлийн үгүү гэдгээр л цээжилсэн. Ой тийм аа. Би бас тэгж цээжиллээ. Ямар цээжлэх нь онцлог нь өөртөл шал өөрөө тэнцээ бүр ингээд утгачлаа тахиралдсан бүсгүйн аялсан бие хасагдсан гэвт. Тэн зүгээр нэг түгүү дундх үгүүг нь хаслаа. Би бол орондоос махмаяа гэж за миний юу вэ? Хоёр дахь гуайлаг би юун тэгж утгачлах, юун дундх ихнийх. За баяр үргэ амжилттай сайхан давлаа. Нэвтрүүлэгт оролцсон сэтгэлдээ оолсон бол анх удаага ингэж дуулж үзсэн баг караоке. Нэг үг байдаг штэ. Дуунд би дуртай болов. Дуунд би дуртай болов. Дууг дуулахаар дуучин болов гэж дуу байдаг штэ. Тэрэн шиг одоо дуучин боллоо. Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч гэсэн одоо дуу одоо дуулах тийм ээ. Өөрсдөө ур чадвар тэр одоо юуг энэ нэвтрүүлэг үзээ сайжруулдаг байхаа л гэж ингэж л ойлгож байна. Танай нэвтрүүлэг тийм таны мэдхүүн тийм талдаа нэвтрүүлэг байхаа л гэж ойлгож байна. Оролцсондоо баяртай байна. Тий. Одоо удахгүй танд маш олон караокед хурлаг ирэх байна. Оо би дуулж чаддаг юм да би худлаа яриа даа чамайг харсан гэ. За даваас ингэ. Энэ өвөрмөц гоё сонирхолтой байлаа. Тэгэд яг бас хэдий бүгд Монгол төм мэдэх дууч гэсэндээ яг ингээд өгүүлбэр үгээр нь бас ингэж бодож үзэж байгаагүй юм байна шүү. Хүмүүс ч гэсэн бас тэгж бодож байгаа байх гэж бодож байна. Ямар бүр ширхэглэн үгийг нь бас сая амар богино хугацаанд анализ хийлээ шүү дээ. Бас нэг дууны яруу найрагчийн тэр сайхан бичсэн үгийг мөр болгоно. Манай үзэгчид бас нэрээ бас юм ухааны. Бас ерөөс миний хараагүй юм харцсан бохоо. Нэрээ л тийм ээ. Манай үзэгчид бас үг болгоны нэг мөрийг алдахгүй гэж давхар ингэж шүүлсээр байгаад мөр болгоно. Энэ мөрөн дээр ийм ухаад ухаан бичсэн байна, ингэсэн байна гэдгийг бас давхар хараад энэ тань мэдхгүй юм гэдэг бол маш зүг ямар ухаантай юм бэ. За эрдэнэ яахын хувьд бол дуулах бол асуудалгүй байсан. Ингэж хасаж дуулж үзээгүй тийм ээ. хасаж бол дуулж үзээгүй. Тэгээ яг би түрүү хэлсэн нөгөө сэтгэл тоногсон дуу учраас та баг аанаас нь чассан баг болохоор. Тэгтээ яг ингээд тулаад ирэхэд бол бас хэцүү юм байна. Түрүүнийх шиг одоо юу гэдгийг нууснаа гаргаж утгачлаад ингээд хасчих юм бол миний одоо хасагдсан үгнүүд утган ч гэсэн баг тэгээд таарсан уу. Тахиралдсан бүсгийн аялсан бие гэчихээр шууд орчиж байгаа байхгүй. Тэгэл за эхний үг нь хасагдлаа, хоёр дахь нь, гурав дахь нь гэл. Тэгээ дуулж суугаад ижийнхээ ойлгохыг үзэх гэж дуунд тийм их хүч чадал ингэж байдгийг мэдээ дууг өөрөө нь дуулж дуутайхан хамт амьдрах гэсэн юм аа миний орчуулгын киноны жүжигчтэй. Яа за. За од гэрлийн багийнхаа хамгийн их хамгийн их чигтэй 2 удаа алдсан дээ. 2 удаа од гэрлийн сэтгэлийг сонсон. Би ч одоо нэг дуу сурж аваалга яаж яах шивтэй гарч явах шивтэй. Ер нь бол би ч өөрөө эмэгтэй хүн болохоор ийм дуу дуулахгүй шүү дээ. Тэгээ энэ гурав сонгочж байгаа байхгүй юу? Тэгэл алдчихлаа. Түүнээс биш миний мэддэг дууг сонгосон бол би энэ минийг болуулна. Ямар ч асуудал. Ямар ч асуудалгүй. Жохон жанр зөрчөө юу? Зөрчлөө. Ястаа яг зөрж байгаа байхгүй юу? За од гэрлийн хувьд бол бас урын сандаа нэг бүтэн дуутай болоод тэглээ. Болчихж байгаа. Яг бүтнээр нь цээжлээд авлаа ш. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Гэртээ караокети М караоке. Та гэр бүлээрээ караокед хөгжилтэй цаг мөчүүдэд хуваалцсан дуулаад л азтан болж арлын Япон орн руу хосоор аялах эрхийн бичиг. Мөн аялал зугаалга ер нь аль ч нөхцөл ашиглах боломжтой өөр дээрээ дэлгэцтэй караокед өгөхөөрөмж. Playtime-ийн хос тасалбар хожих боломжтой гэвэл ямар вэ? Та Univision дэх апп болон тоглоом зэснээс M караокег идэвхжүүлээд Монгол болон гадаадын бүх цаг үеийн шилдэг дуунуудыг хязгааргүй дуулах боломжтой. Мөн M-Music аппликейшны гар утсан дээрээ татаад дуу хайх, тоглоулах, мөн удирдлага болгон ашиглах боломжтой. 이걸 чих이 바랄 болохоор 우나나 tingres sarsalro ulala
Маш баярлалаа. Үзэгчдээ бүхэн таалагдсан гэдэг тийм. Өнөөдрийн дугаарт манай орчуулгын киноны дуу оруулагч жүжигчид маань Төрөмөл авьяастангууд маань оролцож амжилттай сайхан бүх шатаа ямар ч асуудалгүйгээр давлаа. Та бүхэндээ баяр хүргэе. Баярлалаа. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг хүрэлцээрээс эрхэм хүндтэй зочдтой ивент тэтгэгчийн бэлэг Nescafe-гийн бэлэг та бүхэнд гардуулан маш баярлалаа. За сайхан дууллаа. Баярлалаа. Баярлалаа. Сайхан дууллаа. Баярлалаа. Баярлалаа. За сайхан дууллаа. Баярлалаа. Энэ хамтлаг Баярлалаа. манай хамтлаг маань үйл ажиллагаан дээр дуулдаг байгаа. Дуулна. Би менежер нь хэрвээ захиалах хурал над руу зулгаарай. Хамтран зохион байгуулагч M Karaoke-ны гарын бэлэг. Маш баярлалаа. Өө за. За баярлалаа. За баярлалаа. 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 За баярлалаа. 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 Баярлалаа хүмүүст үзэгчдээ бүхний гэр бүлийн гишүүн болгон зориулсан ТV телевиз M Karaoke-гийн хамтын бүтээл Fun Karaoke-ийн дугаарын нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар амжилттай сайхан хүрлээ. Үзэгчдээ бүхэн таалагдсан гэдэгт хэлтэй байна. Хэрвээ үзэгчдээ бүхэн гэртээ болон гэр бүлээрээ найз нөхдөдөө яг ингэж хамтдаа караокетэй хөгжилдөг гэх юм бол аппликейшн инүүшнийхээ аппликейшн болон тоглоом зүс рүү ороод M Karaoke-тэй ороод Fun Karaoke гэсэн цаашинхэн болон нэгдсэн байгаа. Тэр болондоо ороход өнөөдрийн дугаар болон бусад дугаарууд дээр орж байгаа дуунууд маань яг хасагдсан үгтэйгээ хамтдаа орсон байгаа шүү. Хэрвээ та бүхэн тэрэнд ороод сайхан хасагдсан дуулаад хөгжилдөг юм бол та бүхэнд нээлттэй байгаа. Дээрээс нь манай M Karaoke-ийн giveaway зарласан байгааг та бүхэн мэдж байгаа. Хэрвээ та giveaway-д оролцох юм бол та Японоос руу хосороо аялах эрхийн бичиг дээрээс нь аялал зугаалга аль ч нөхцөлд ашиглах боломжтой Karaoke-ны төхөөрөмж хожих боломжтойгоо та бүхэнд амжилт хүсье. M-Music-ийн бас утасныхаа аппликейшн дээр татаад утсаараа зурагтай удирдаа дуугаа ухраах, зогсоох, дуу захиалах бүрэн боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна. Fun Karaoke нэвтрүүлгийн удаагийн дугаард оролцсон эрхэм хүндтэй зочдтой маш баярлалаа. Баярлалаа. Хамтны цаашдаа ажиллаж өндрөөс өндөр амжилт хүсье. Маш олон гайхалтай сайхан уран бүтээлүүд, гайхалтай сайхан дуу хоолоогоор үзэгч бүхнийхээ чихийг болон сэтгэлийг үргэлж баясгаж яваарай. Баярлалаа. Танд M Karaoke аппликейшнийг танилцуулъя. Таны төхөөрөмж Android TV бол M Music аппликейшнаар дамжуулан M Karaoke-г удирдах боломжтой. Харин таны төхөөрөмж Android Box бол гар утсаараа биш, удирдлагаараа удирдаарай. Та дуу хаах хэсэг рүү хандан бүх жанрын монгол болон гадаад дуунуудаас сонголтоо хийн дуулаарай. Яг одоо март бүгдийг нь Ямар олон цэцэг вэ? Найз залуутай болсон юм уу? Магадгүй. Тийм үү, найзтай ярил та. Кофе унгаа ярилцах. Nescafe Gold Coffee-ний баялаг амт тансаг үнэрийг мэдрээрэй. Nescafe Gold хамгийн нандин мөчүүдэд зориулв.